Здравствуйте, уважаемые телезрители. Вместе с завершением... Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Мойлын молод цэцгэлд дуулснаар ардуудын дунд хойлголтоор мойлын хүүтэн химээг үе үндсэндээ төгсөж байна. Тиймээс шөндөө мэдэгдэхүүц дулаахан хонж байх боллоо. Цаг дулаархаар ногооч нь тариажид төдөөгүй ургамал ногооч баярлах нь ойлгомжтой. Бүх ургамал ногоо өнгө засаж байгаль дэлхийн маань ногоорж байна. Одоо бүгдээрээ үндсэн тариалдаа дуусгах, талбайдаа ажиллах гээд энэ 7 хоногт бидний ямар ажил ухтаж байгаатай танилццгаая. Посмотрим вместе. В саду в связи с отсутствием... Манай бүс нутгийн хэмжээнд хур дундас бага байгаа болохоор та бүхэн бүх төрлийн мод бутнуудаа сайтар услаарай гэж зөвлөмөр байна. Яст жимст мод болон чимэглэлийн гээд бүх моддоо услаж өгөөрэй. Өмнө нь яст жимст мод бутаа услага төр хүлээ гэж хэлж байсан. Одоо бол услах цаг нь нэгэн төржээ. Чавг, энтор, априкос гээд жимсний талаар одоо арай дэлгэрэнгүй өгүүлье. Харамсалтай нь энэ жил хэдийгээр бид услага хийгээгүй боловч яг модод цэцгэлэх үед гадаа хасах 3-аас зарим тохиолдолд хасах 7 хим хүртэл хүүтэрсэн. Тиймээс энэ жил яст жимсний ургац төдийлөн сайн байхгүй л болов уу гэж мэдрэмж төрөөд байна. Өнгөрсөн жил тэг хэмтэй байхад хүртэл модод цэцгэлээд тоос хүртэж чадаагүй болохоор энэ жил ургац бага байх нь бараг ойлгомжтой байна. Чавганы мод маань ингэж харагдаж байна. Цэцгэлч гисэн зүгийн нисэдл магадгүй цэцгэлст тоос хүртээх өөрөхтэй зүгийн нисэж байгаа нь сайн хэрэг л дээ. Хэд хоног бүрхэг байсан дундуур нь 2-3 өдөр нар гарсан. Нар гарсан өдрүүдэд зүгийн нисэж байгааг нь би харсан. Нэг зүгийн магадгүй 200-аас 300 цэцэгт тоос хүртэж чаддаг. Тиймээс чавг, энтор болон априкос өөрийн талбайгаас хурааж авах боломж бидэнд бүрдүүлж өгсөн ч байж мэднэ. Харамсалтай нь тийм сайн ургац авч чадахгүй л болов уу да. Одоо яа гэхүү манай бүс нутгийн цагаагаар ийм юм хойно. Такой у нас климат, такая у нас погода сложилась в этом году. Ну, в саду у нас определенная передышка. Цэцэрлэгт хийх ажил маань услagaанаас өөр байхгүй болохоор одоо хүлэмжийнхээ ажлын талаар ярилцах болно. Гэхдээ моддоо төгсгөлийн тайралтай хийхээ битгий мартаарай. Хөлдсөн, үгсэн мөчрнүүдэд тайрах хэрэгтэй шүү. Жаахан цаг нь оройтсон ч гэсэн тийм тайралт хийхээ битгий мартаарай. Харин одоо бүгдөө битүү талбай буюу хүлэмжнийхээ талаар ярилцах болно. Өнгөрсөн жилдээ ижилхэн 5 дугаар сарын 2-нд би улаан лойлоо суулгалаа. 5 бут байгаа. 2 нь янтарны мёд, 2 нь царская вишня сортих. Шөндөө 2-оос 3 хим заримдаа тэг хим хүрч хонж байна. Тийм болохоор шөндөө заавал бүтээж хонж байсан. Харин одоо шөндөө 5 химтэй хонж байгаа болохоор бүтээлгээр бүтээхэ болсон. Хүлэмж бол хүлэмж шүү дээ. Харин одоо лойл дүшиж дагаж ургах ёстой сойлт газны талаар ярилцъя. Ийм сойлт газыг захин дэлгүүрээс би худалдаж авсан. 1 м 50 см өндөртэй чанарын хувьд харьцангуй сайн санагдлаа. Харамсалтай нь сулхан ургамал ногоо өндөр ургаж жин дараад ирэхээр далиж махих юм шиг санагдсан. Тиймээс би хоёрыг холбож лентээр боогоод зоочглоо. 2 дахин илүү жин даах болохоор үүргээ сайн гүйцэтгэх байх. Я думаю, что результат должен быть хороший. Зарим хүмүүс хүлэмжнийхээ дээрээс уйжихдаг. Манайх жижигхэн хүлэмжтэй болохоор шон дотож уях боломжгүй. Тиймээс намхан сортын лойл тариалдаг. Ямар ч тач энэ газсыг 10 жил хүртэл хэрэгжилчих байхаа. Модон газсыг байнга солих хэрэг гардаг шүү дээ. Онлайн шопуудаас захиалаад авчих нь бидтэй. Янз бүрийн сонголттойгоор худалдаалагдаж байна лээ. Эдлэгээ даах чанартай болохоор надад их таалагдлаа. Гац зоочсон болохоор бүтээлэг бүтээхэд хүндрэл үүснэ. Тэгээд ч дулаарчсан болохоор энэ номнуудаа авчихъя. Дараа жил хүртэл хадгалаад дахин ашиглах болно. Номнуудаа холбож уяад хадгалахаар зай бага эзэлдэг юм шүү. Харин одоо ургамлуудынхаа тухай ярилцъя. Өрсөлдөөний суулгацаа хөрсөн суулгасан байгаа. Газрын хөрсөндөө зогцож цаашд ургах хэсгийг нь мэдэх хамгийн энгийн арга бол үндсэн мөчрөөс нь салаалан ургаж байгаа зулцхан мөчр юм л да. Энэ ургамлуудаас нь би тастаад хид хидийг авчихсан. Харин энд хид хид байна.
Эхний мөчөр хүртэл хэсгийн зулцган навч мөчрүүдийг 2 см болж томорхоос өмнө далтаад авчих хэрэгтэй шүү. Нэг ёсондоо ургамлын хувьд мис ажилбарт орж байгаа болохоор аль болох баг дээр нь тайрах хэрэгтэй. Ингэж байж сөрөг нөлөө бага гарна. 5 см болж томорчихсон тохиолдолд дастаж авах юм бол ургамалд нөлөөлөх сөрөг нөлөө нь илүү байх болно шүү дээ. Энэ ихний цэцгэлж байгаа мөчөр эндээс зулцгалж байгааг нь харж болно. Баг дээр нь авчих хэрэгтэй. Мөн хамгийн доод талын навчнуудыг нь авах хэрэгтэй. Газар тунсан, шаралсан байвал бас аваад хайжхаарай. Тэртээ тэргүй ургамалд нөлөө үзүүлэхгүй. Лойлын хувьд нэгэнд хөрсөндөө зогцож ургаж байгаа болохоор одоо бордох цаг нь иржээ. Янз бүрийн бордоо байдаг. Эрдэст бордоо худалдаалагдж байгаа. Гэхдээ хамгийн сайн бөгөөд хямд энгийн бордоо бол дахтааны сангас юм а. Магадгүй дахианы сангас ч ашигласан болно. Гэхдээ дахианы сангаснаас дахтааны сангас нь хамаагүй үр дүнтэй. Би 200 г сангасыг 200 литрийн дорхтой усанд уусгаад 2 хоног хүлээж байгаа. Тэгээд дээр нь бөмбөлөг гараад ирэхээр нь тэр усаараа услага хийх юм а. 1 литр сангасыг 200 литрийн усанд уусгах ёстой юм шүү. Тэгээд 200 литр уснасаа 1 литрийг нь аваад нэг ургамал тус бүрийг услаж өгнө. Лойл гэлтгүй, чинжүү, баклажан, өргөст хэмэх мөн жимс жимсгний моддыг хүртэл услаж бордох боломжтой. Лойлын тухайд ярихад ийм байна. Бордоод өглөө шинэ мөчрүүд нь гарч байна гэд асуудалгүй ургаж байна да. Чинжүүг би 5 дугаар сарын 12-нд суулгасан. Өнгөрсөн жилдээ харьцуулахад 8 хоногийн өмнө юм а. Яагаад гэвэл та бүхэн мэдэж байгаа байх. Энд халаалт тавьчихсан. Халаалтаа би саяхан салгалаа. Намар хүртэл онцгийн шаардлага гарахгүй байх. Намар салаатны навч магадгүй нэмж тариалсан ч болох байх. Хөлөмжин дотор доороос нь дулаан авахаар ургалт нь тун сайн байгааг та бүхэн харж байгаа байхаа. Анхны цэцэг гарахаас өмнө хөрсөн суулгасан л да. Энд чинжүүний өнгнөөс нь хамаарч сиреневый туман ягаан өнгөтэй, красный бик улаан өнгөтэй, тэгээд улбар шар өнгийн чинжүү ургуулахаар сорт гибридүүрээ сонгосон л доо. Ингэж өнгийн чинжүү тариалах нь таны хоолыг чимэглэх бас нэг арга юм шүү. За одоо харин салаатны ургамлуудынхаа тухай ярилцъя. Манайх редискагаа хурааж аваад хүнсэндээ хэрэглээд дууссан. Одоо салаатны навч, руккола, тэгээд анх удаа энэ жил тариалж үзсэн хүнсний гиж ургаж байна. Гиж бол манайханд их таалагдсан. Ямартай ч удахгүй энэ салаатуудыг нь хурааж аваад мандалтаа бүхэлд нь чинжүү тариалах болно. Чинжүү мөн хөрсөндөө зогцож ургаж байгаа болохоор бордох хэрэгтэй болж байна. Яг лойлтой адилхан бордож өгнө. Мөн энэ номнуудыг нь авчихъя. Чинжүү дулаан дуртай ургамал боловч цаг агаарын мэдээгээр ойрдоо зөвхөн нэмэх хэмтэй нэмж дулаарах төлөвтэй байна. Тиймээс номны хэрэг гарахгүй. Тэгээд ч бүтээлэг бүтээх боломжгүй болчихсон. Чинжүү болон салаатны навчууд номнаасаа өндөр гараад ургачихжээ. Ну и, конечно же, обратим внимание. Би төлөвлөсөн ёсороо өргөст хэмхээ 5 дугаар сарын 5-нд суулгалаа. Хамгийн шалгарсан хугацаа шүү дээ. Гэхдээ 5 дугаар сарын 10-ны дотор тариалж амжсан бол та бүхэндээ баяр хүргэмээр байна. Харин 5 дугаар сарын 15 хүргэсэн бол харамсалтай нь парник өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон гэсэн үг ээ. 5-нд суулгаж өгөхлөөр миний ярьж занснаар анхны өргөст хэмхний баярыг 6 дугаар сарын төгсгөлд хийх боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл анхны ургацаа авна гэсэн үг ээ. Оройтлоо гихтэл 7 дугаар сарын 1-2 хавьд ургацаа авна шүү дээ. Харин 5 дугаар сарын 15-нд суулгах юм бол парникт байгаа ургамлуудын задарлаас гарах дулааны нөлөө багасна. Мөн ургацаа нилээд хожуу авна гэсэн үг ээ. Манай парник бол халуун болон хүүтэн гэсэн хэсгээс бүрддэг хослон мал ид. Парник гэдэг бол ургамал ногооны үлдэгдэл, хүнсний ногооны хальсан дээр үхрийн бааз хийсэн зүйл юм. Ургамал ногооны хаягдал задрах үйл явцаас дулаан ялгардаг. Дулаан хэсэгт нь дулаан ялгарч байгаа. Харин энд хүүтэн буюу үхрийн бааз хийчихсэн хэсэг байна. Одоо өрнөөс нь ихний соёолжууд гараад ирчихсэн байгааг харж байна. Их шигүү суулгаж өгсөн. Энэ нүхэнд гэхэд 8-10 ургамал ургах ёстой. Би тэгтээ магадгүйгээд 12 үр тарьчихсан байгаа. Тэгээд харж байгаад хамгийн сул доройг нь тастаад авчихна. Жишээ нь энийг байгалийн шалгарал гэж зүйл байх ёстой шүү дээ.
только 2 семидольных. Но это... Парникийн дулаан хэсэгт нь 3 ширхэг 7 өнцөгт навчид суйолж гарчихсан байна. Бас анхны үндэс нь навчиж гарчихжээ. Харин хүүтэн хэсгийн парник дөнгөж 2 ширхэг 7 өнцөгт навч ургасан байна. Аргагүй л юм да. Өргөст хэмхэн цагаагарын хэлбэлзэлд их мэдрэг ургамал. Тиймээс одоохондоо бүтээж хонж байгаа. 2 жил хэрэгэлсэн улаан гадар улбар шар дотортой бүтээлгээр бүтээж хондог. Бүтээлэг үүргээ сайн гүйцэтгэж, шөндөө дулаахан хондог. Харин дулаан үед их халаалтаас болоод навчнууд хатаад шаралчих тохиолдол гарч байна. Энэ бол өвчлөд биш юм шүү. Халуун хүүтний хэлбэлзлээс болж байгаа хэрэг зэрлэгийг нь түүгээд боочгонд хийсэн бүлээсгсэн усаар 2 хоног тутамд услаад өгөхөд болох юм а. Мөн шөндөө бүтээж хонох хэрэгтэй бордох шаардлага одоогоор алга байна. Нэг зүйл харин сануулж хэлэхэд ургамал дээшээ ургаад ирэхээр 2-3 см зузаантайгаар нэмж үхрийн бас хийж өгөөрэй. Одоохондоо бидний хийх ажил энэ л байна да. За энд байгаа нэг нүхэнд би амттгуй тариалахаар төлөвлөж байгаа. 2 төрлийн сортын 2 ургамал суулгана. Медовая Дена, Сибиричка сортууд байх юм. Амтд гуа маань манаа нөхцөл дээд тал нь 1 кг хүрч ургадаг. Тэгтээ яах вэ? Болох л хэмжээ. Амтд гуа тариалах хүртэл би энд бусад ургамлуудынхаа суулгацыг байршуулсан байгаа. Кальшавина цэцэг энд байна. Их бэрэг ургамал л да. Харин энд Компятка сортын хулуу ургаж байна. Батисон байна. Ард нь 3 хурган гуа буюу кабучок ургаж байгаа. Бас тарвас амтд гуа байгаа. Амтд гуайг удахгүй суулгах болно. Бүх ургамлуудаа удахгүй гадаад талбайдаа суулгаад дуусчих юм а. Тиймээс одоо өргөст хэмхээ сайтар арчилгал үлдээд байна. Үхрийн баас худалдаж авахаар баасанд янз бүрийн зүйл дагаж ирдэг нэг сонин жишээ харлаа. Энэ жил манай талбайд буудаа ургаж байгаа. Үхрийн тижээлд магадгүй улаан буудаан үр үлдээд шингэлгүй гарч ирснээс үүдсэн бололтой. Харамсалтай нь парника би улаан буудаа тариалахаар бэлтгээгүй болохоор арга буюу үндэстэй нь ингэж татаж авахаас өөр сонголт алга та. С корнями удалять вот эти пшеничные растения. Та өөрийнхөө ногоон талбайд тарвас тариалах гэж байгаа бол нарнаас гадна багахан хэмжээний парник хэрэгтэй болно. 1 квадрат метр талбайгаас 10 кг ургац авахыг хүсвэл хөрс доороосоо бас дулаан өгдөг байх хэрэгтэй. Би өнгөрсөн жил Солонгосын арангууны туршлагыг та бүхэнд толилуулсан. Тэнд хөрсний доор тусгай зориултын дэвсгэр хийж өгдөг юм байна лээ. Мөн өөр нэг аргаар хийж болдог нь миний харуулж байгаа бяцхан парник. Доод талд нь 40 см хэртэй үхрийн баас, дээд талд нь 20 см хөрс нэмж өгсөн байгаа. Ном тогтоож хатгсан байна. Би хувьдаа олон жил тарвас тариалж байгаа болохоор юу хэрэгтэйг нь сайн мэднэ. 4 ургамал энд суулгах болно. Хэд хоногийн дараа суулгаад бүтээлгээр бүтээгээд өгөх юм. Суулгахаас өмнө ариутгал сайн хийх зорилгоор MMX нэмж хийж өгсөн. Өргөст хэмэх тариалахаас өмнө мөн ариутгал яг ижил аргаар хийж өгсөн. MMX хөрсний ариутгалд тун сайн бодис шүү. Ну это лишней обработки не будет. MMX вот именно такой. Ну а Тарвасны сорт болон гибрид үрийн тухай ярихад зарим нэг хүн одоо хүртэл хуучны агоньог сортыг тариалсаар байгаа. Сүүлийн жилүүдэд ихтэй иргэд илүү гибрид үрийг сонгох болсон байна. Энэ бол гибрид үрийн бонта юм. Суулгацсан энэ аяганд ургаж байгаа удахгүй эндээсээ гаргаад хөрсөнд нь суулгана. 4 ургамал тариалах бөгөөд 1 ургамалд хагас метр талбай ногдно. Талбай нь багдаж магдагүйч өндөр мандалтай болохоор үндэс нь гүн сууж навчнууд нь хальж ургана гэж бодож байна. Өмнөх жилүүдийнхээ дуршлагаас харж байхад ингээд дажгүй урагчдаг юм а. Харин та тарвас тариалахаар шийдсэн бол талбайхаа хамгийн нарны тусгал сайтай газарт өндөр мандал хийгээд доороос нь халуун өгөх аргыг ашиглаарай гэж зөвлөх байна. или вот с элементами мульчирования. Суулгацны арчилгаа хийх үе дуусахар болж байна.
Суулгацны жижиг хүлэмж маань өнөөдөр ингэж харагдаж байгаа боловч 6 дугаар сарын ихэнх гэхэд хоосрох болно. Одоо энд лойл чинжүү 2 л үлдээд байна. Чинжүүгээ өөр том хүлэмжинд шилжүүлэн ургуулна, мөн ном хийж бүтээгээд гадаа талбайд ургуулсан ч болно. Их бэрэг ургамал болохоор дулаан их шаарддаг юм а. Харин тэр баклажаны хувьд бол голдуу эндэл ургуулах болно. Тэгээд үлдсэнийг нь хүлэмжиндээ магадгүй ургуулна. Үндсэн хөрсөнд суулгах үе энэ 3 ургамлын хувьд бол ихний цэцэглэж эхлэх үе нь гэсэн үг ээ. Нэг зүйлийг энд анхааруулъя. Баклажаныг гадаа талбайд суулгах гэсний хэрэггүй. Магадгүй танах халуун хооронд амьдардаг бол эсвэл ном ашиглан гэлгэр уудан бүтээлгэн доор ургуулахгүй бол ургац авахгүй шүү. Баклажан бол хүлэмжийн ногоо гэдгийг санаарай. Өмнө нь жижиг хүлэмжээ таглаад дээрэс нь ийм 60 г буюу нэгтрэл сайтай гэлгаруудаар бүтээж өгч байсан бол одоо зөвхөн тагийг нь тавьж байгаа. Орчинд нь дасгаж байгаа хэлбэр юм л да. Мөн шөндөө нэмэх 6-аас 8 хэмтэй хонж байгаа болохоор тэр шүү. Энэ маягаар бид ургамлуудаа орчин нөхцөлд нь дасгаж байгаа юм. Гадаа талбай нь лойлыг газарт суулгахаас 3 хоногийн өмнө буюу 5 дугаар сарын сүүл 6 дугаар сарын эхнээс тагийг нь тавих хэрэггүй болно. Таггүй хонж цаг агаартай зогцож өгөхөөр нь өөр орчинд буюу гадаа талбайд суулгах юм л да. Энэ суулгацны хүлэмж нь ийхүү ургамлуудыг үлчир болгож гадаа талбайд суулгах нөхцөлийг нь бүрдүүлдэг юм да. Закаливать рассадные растения перед высадкой в открытый грунт. Ну а теперь поговорим о так называемых наших огородах. Одоо бүгдээрээ ногоон талбайхаа эрт ургацсан ногоонуудын талаар ярилцах болно. Сонгон, сармис, луун тэгээд салаатны ногоонуудын талаар ярилцсан. Манай талбайн тухайд бол луун нэгэнд соёолчсон. Салаатны ургамлууд хараахан соёолж хамжаагүй байна. Харин сонгон, сармис ингэж ургаж байна. Би 5 дугаар сарын 2-нд хэд хэдэн төрлийн сонгон суулгасан. Тэр дундаа улаан сонгонч суулгаж өгсөн. Хэдийгээр сэрүүхэн байсан ч эрт суулгасан л да. Суулгасныхаа дараа 42 г-ийн нэгтралтай бүтээлгээр хужиж өгсөн. Үр дүнг нь та бүхэн харж байна. Бүтээлгээр хужиж өгөөгүй газарт нь ургамал 2 дахин намхан байгаа биз дээ. Ямар тааж энд сонгон 10 см өндөртэй, сармис арай өндөр ургачихжээ. 12-оос 15 см өндөртэй байх шиг байна. Дуршилт амжилттай боллоо. Цаашид ногоонуудаа догтсон цагта гадаа сэрүүхэн байсан ч хамаагүй суулгаад хамгийн гол нь бүтээлгээр хужиж өгөх хэрэгтэй юм байна. Услахтаа хүртэл бүтээлгээ авалгүй услах хэрэгтэй. Учир нь бүтээлгний нэгтршил 42 г см шүү дээ. Услагааны тухайд бол ногоонууд балчир байгаа болохоор борооны аргаар услах хэрэгтэй. Ийм дурсгай шүшигч ашиглаад бороо орж байгаа мэт услаж өгнө. Нужно хорошо пролить сантиметра на 3. Манай хөрс илсэрхийг өдөр нь нартай болохоор 2 хоног тутамд оройн цагаар услаж өгөх хэрэгтэй. Оройн цагаар услахаар ус уурчиж алга болохгүй сайн талтай. Ногоонуудаа гэмтээхгүй тулд ийм шүшигч ашиглан услаарай. 3 см гүнд чийг өгөхөөр услах хэрэгтэй. Бага даралтай усаар сайтар услаж өгөх юм а. 20 см өндөртэй болохоор ургамал гэмтэн гэж айлгүйгээр шүшиж биш шалаанг ашиглан услаж өгсөн ч болно. Мандлаа бүрэн усаар дүүргэж услаж өгөх юм шүү. Хортон гэдэг нөхөртөө хэрхэн тэмцэгээ бас мартаж болохгүй. Сонгоны ялаа гарах цаг нь болчихжээ. Устгал хийхгүй бол сонгоны ургац алдаж, сонгонтой нь хортонд идэгдэх болно. Сонгоны ялааны авгалдаа нүхлээд идчихдэг. Сармисыг бараг идэж гэмтээдгүй. Тийм болохоор хамгийн түрүүнд сонгоноо хамгаалах хэрэгтэй. Химийн болон биологийн гэсэн 2 төрлийн аргаар тэмцэж болно. Химийн зэмлийн гэдэг бодис нь оройн цагаар услагааныхаа дараагаар игнээ бүрээр нь засаж өгөөрэй. Бэлийн өмсгөө битгий мартаарай. Тэгээд бүх талбайгаар нь биш зөвхөн игнээ бүрээр нь засаж өгнө. Энэ бодис нь ялаа өндгөө цацхаас сэргийлдэг болохоор ялаа дөрвөж өөр газар нүүхөөс өөр аргагүй болдог. За одоо биологийн арга нь горчичная жимих юм а. 2 дахь жилдээ хэрэглэж байна.
Маш сайн үр дүнгээ өгдөг. Химийн бус биологийн гаралтай болохоор ойрхон хэрэглэх хэрэг гардаг. Землинийг өнөөдөр цацаад 2-7 хоногийн дараа давтахад хангалттай байдаг бол жимихийг олон дахин хэрэглэх шаардлагатай болно. 3-4 удаа цацах хэрэгтэй болно. За, ойн ойролцоо ногоон талбайтай бол бүр олон удаа цацах шаардлага гарах байх. Мөн л оройн цагаар услааныхаа дараа цацаж өгөх хэрэгтэй. Би өөрийнхөө талбайг гिचийн буюу гэрчичний жимихаар ариутгаж өгсөн байгааг та бүхэн харж байна. Ийм шар өнгөтэй, жаахан эвгүй үнэртэй. Үнэрийг нь ялаа авч чадахгүй болохоор энд өндөгөө цацахгүй. Хамгийн цаа талын мандалд би землийн цацаж өгсөн байгаа. Эрхэм үзэгчд, хүндэт ногоочдоо сайн ургац авъя гэж бодож байгаа бол ойрын хугацаанд хор цацаж өгөөрэй. Учир нь ялаа өндөгөө цацах үе эхэлчихсэн байна шүү. Мөн дараагийнхаа дугааруудынхаа үеэр давтан ариутгал хийх талаар би та бүхэнд илүү дэлгэрэнгүй танилцуулах болно. Но о ней я в одной из передач скажу обязательно. Есть еще одна овощная культура, которая... Одоо бидний хувьд суулгах ёстой дараагийн ногоо бол хүнсний хүрэн манжин юм а. Хүнсний хүрэн манжин тижээлийн болон сахарын, чихрийн гэсэн 3 төрөлтэй байдаг. Хүрэн манжингийн өнгийг та бүхэн надаар хэлүүлдэггүй мэдэж байгаа. Улаан хүрэн өнгөтэй. Ашиг тус өндөртөө, хадгалалт удаан даадаг болохоор айл болгон өөрийнхөө жилийн хэрэгцээний хүрэн манжинг нөөцлөх хэрэгтэй. Хүрэн манжинг мандал тариалахдаа луунтай харьцуулахад илүү үржил шимтэй хөрсөнд тариалах хэрэгтэй. Луун элсэрхэг хөрсөнд ургадаг бол хүрэн манжин илүү тижээллэг хар хөрсөнд ургана. Мөн би ялзмаг буюу бордоо нэмж хийн 2 квадрат метр талбайд 1% ялзмаг байхаар нэмж өгөх юм а. Эдгээрийг нь сайтар холиж хөрсөө бэлтгэхэд зураг авалт дууссаныхаа дараагаар би үрээ суулгах болно. Нэг зүйл сануулж хэлэхэд өнөөдрөөс өмнө хүрэн манжин суулгасан бол та бүхэн буруу зүйл хийжээ. Учир нь хүрэн манжин эрт боловсрч гүйцээд хураах хүртлээр хагарч гэмтэх хэрэгсэлтэй. Хамгийн шалгарсан хугацаа бол 5 дугаар сарын 25 буюу өнөөдөр юм а. Одоо суулгах үр болон гибрид үрийн талаар ярилцъя. Эхлээд надад хамгийн их таалагддаг сорт болон гибрид үрнүүд бол энэ байна. Хамгийн шилдэг гибрид үр бол Pablo F1, дараагаар нь Rondo F1 гибрид үр. Бүрэнхий хэлбэртэй. Үндэс багтай, өнгө зүс сайтай ургадаг үрнүүдээ. Мөн 100 хэлбэртэй Oradena сортыг ч тариалсан болно. Хүмүүс хадгалалт муудаадаг л гэдэг. Гэхдээ хадгалах аргаасаа хамаардаг байх шүү. Ямар тач нийт хүрэн манжингийн талбайхаа 20% нь 100 сортыг тариалдаад үзэхэд гэмгүй. Хүрэн манжин 200 г орчим жинтэй болж урганд ингэж тооцохоор игнээ хоорондын зай нь 20 см байх ёстой. Магадгүй 20 см биш 25 см зайтай байсан ч болно. Харин игнээндээ 15 см зайтай байх ёстой шүү. Луунтай харьцуулахад 2 дахин илүү ургах талбай шаардлагадаг байх нэ. Хэд ойрхон суулгачих бол жижигхэн хэмжээтэй бага ургац авна гэсэн үг. Харин хол зайтай суулгачаар хэд том ургаад хүнсэнд хэрэглэхэд жаахан төвөгтэй байдаг. Тиймээс хамгийн шалгарсан арга зайтайгаар л суулгаад өгөх хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Дахин сануулахад луунтай харьцуулахад илүү үржил шимтэй хөрс хэрэгтэй шүү. Ну и наконец-то Одоо бүгдээрээ Expedition сортынхоо сонгоно мандалд нь суулгах цаг ирлээ. Зарим нэг хүн бүтээлэг ашиглаад айл эрт суулгачихсан байхыг би харсан. Миний хувьд суулгацаа аяганд ургуулж байсан болохоор цаг дулаарах хүртэл гэртээ ургуулад байхад асуудал гараагүй. Тэгээд 5 дугаар сарын 20 байна уу 25 байна уу хамаагүй суулгачихж байгаа юм. Харин өрсөлдөө хийлгүй суулгах юм бол 5 дугаар сарын 5 хавьд суулгаад заавал бүтээлгээр хужиж өгөх хэрэгтэй болно. Энэ мандалд би сонгоныхоо суулгацын талын суулгасан байгаа. 9 игнэнд 7 санган байхаар бодож 63 ургамал суулгах юм а. За 60 сонгоныг дунджаар 500 г жинтэй ургана гэж тооцвол 30 кг ургац авна гэсэн үг. Сонгон хоорондын зайг 20-ыг харьцах 20 см байхаар бодож суулгана. Ингэж бодохоор 1 квадрат метр талбайд 25 суулгацал суулгана гэсэн үгтэй. Мөн игнээ хоорондын зай нь 20 см, игнээ доторх зай нь 15 см суулгаж бас болно. Энэ
энэ тохиолдолд 33 суулгад суулгах хэрэгтэй болно. Гэхдээ энэ тохиолдолд сонгон арай жижигхэн хэмжээтэй ургана гэдгийг санаарай. Та 800 г болон түүнээс дээш жинтэй сонгон авахаар бодож байгаа бол хорийг харьцах 20 см зайтай тарелсан дээр шүү. Манай бүс нутагт хамгийн том ургасан дээд амжилт нь 1 кг 241 г жинтэй сонгон байсан. Би дуршилтын журмаар суулгацаа хэд хэдэн аяганд суулгаж үзлээ. Энэ бол стандарт хэмжээтэй аяга. 4-р сарын дунд үед энэ аяганд би суулгацаа шилжүүлэн суулгасан дайжгууч ургаж байна. 250 г-ийн багтаамжтай аяга шүү дээ. Харин энэ 150 г-ийн багтаамжтай аяга суулгацын хувьд бараг ялгаагүй харагдаж байгаа биз? За хамгийн жижиг буюу 100 г-тай аяганд суулгац бүр том ургасан юм шиг харагдаж байна. Эдгээрийг бүгдийг нь би нэг өдөр шилжүүлэн суулгасан. Мөн дасгалгаатай сав хэрэгэлсэн байгаа. 150 г-ийн багтаамжтай аяг гэсэн үг. Дасгалгаа хоорондын хаалтыг нь ингэж татаж аваад суулгацаа нэг нэгээр нь суулгах боломжтой. Суулгах аргын тухайд бол 1 квадрат метр талбайд 1% ялцмаг нэмж өгөөд суулгаарай. Учир нь Expedition сортын сонгон нь үржил шимтэй хөрсөнд их дуртай. Тэгээд хүрзээр ухаад ингээд суулгаад өгчихөндөө хит чигжиж нэгтруулах хэрэггүй. Мөн хит сул орхиж болохгүй. 20-ыг харьцах 20 болон 15-ыг харьцах 20 гэсэн зайд суулгаж болно. Та өөрөө сонгоод суулгаарай. Мөн шатсан модны үнс хэрэглэх шаардлагагүй. Булцуу тургамал болохоор л тэр шүү дээ. Ийхүү 9 игнэ буюу нийт 63 ургамал ургах болно. Суулгасныхаа дараагаар заавал услаж өгөх хэрэгтэй. Мөн заавал зэмлин болон горчичны жимийг ашиглан хортон шавжны устгал үргэлэг хийгээрэй. Харж байгаа бол би энд зэмлийн бодисыг суулгац бүрээ тойруулан засаж өгсөн байгаа. Хамгийн гол нь сонгоны ялааг үргээх хэрэгтэй. Та бүхэн минь Expedition сортынхаа сонгоноо ойрын өдрүүдэд суулгаж дуусгаарай. Значит, завершить посадку лука Exhibition в ближайшие дни. Одоо бүгдээрээ цэцэгсийн тухай ярилцах болно. Нэг наст болон олон наст гээд цэцэг бүр олон янз байдаг. Одоо тэднийхээ нэгийг суулгах цаг нь иржээ. Энэ бол хүүтэн дэсвэртэй сарнаа юм. Энэ сарнаа манай зойронд хувинд өвөлдсөн. Хэд хоногийн өмнө хувингаас нь гаргаж энд суулгасан асуудалгүй орчиндоо дасан зогцож ургаж байна. Шаардлагатай үед услаад бордоод өгөхөд л болно. Горгийн цэцгийн хувьд илүү бэрэг ургамал болохоор 6 дугаар сарын эхэнд хүртэл хүлээсэн дээр байхаа. Учир нь шөнийн цагаар хит сэрүүсхийг тийм ч таатай хүлээж авахгүй. Хонгор зул цэцгийн хувьд суулгаад дээр нь ялзмгаар бордож өгсөн байгаа. Тэгээд 30 см тутамд нэг хонгор зул цэцэг байхаар бодож суулгасан. Танай ногоон талбайг сайхан чимэглэн ургах болно. За тэгээд Астра Циани нарын хувьд бол суулгахад арай эрт байна. Харин Цеол болон Анютины Галаски цэцгээс хүүтэн дэсвэртэй тул өнөөдөр суулгасан ч болно шүү. Анютины глазки. Они очень холодостойкие, посадить сейчас можно. За эрхэм хүндэт үзэгчдээ манай бүс нутагт суулгац дарайлтын үе хараахан дуусах болоогүй байна. Та бүхэн ойрын өдрүүдэд хүнсний хүрэн манжин болон бидний 2 дахь далах болсон төмсөө суулгаж дуусгаарай. Улмаар бидний хувьд суулгасан ногоогоо арчлах үе эхлэх болно. Та бүхэн сайтар хөдөлмөрлөхийн зэрэгцээ хийж байгаа ажлаасаа сэтгэлийн таашаал авах хэрэгтэй шүү. Сэтгэл шингэсэн ажил их бүтээмжтэй байдаг гэдгийг санаарай. Эх 7 хоногт эргэн уулзтлаа. Баяр таа.